Одоо мөрдөгдөх хуулиар гэр бүл салсан тохиолдолд хүүхдийн тэтгэмжийг хөдөлмөрийн үнэсний доод хэмжээнд тулгуурлан бүсчлэл харгалзан тогтоож дунджаар сард 230 мянган төгрөг болгож байна. Гэвч энэ хэмжээ нь хүүхдийн хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй болсон байна. За иймд гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлд тэтгэмжийг эцэг эхийн хөрөнгө орлоготой уялдуулан тогтоох зохицуултыг тусгажээ. Өөрөөр хэлбэл орлого өндөр бол хүүхдэд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх, мөн тэтгэмжийг тэгээс 21 нас хүртэл олгохоор тусгасан байна. Харин зарим гишүүд тэтгэмж төлөөгүй тохиолдолд эцэг эх байх эрхийг нь хасч сангаас нөхөн төлөх зохицуулалт нь гэр бүл салалтыг өдөөх хэрэгцэлтэй гэж үзэж байгаа юм байна. Хүүхдийн тэтгэлгийг гэр бүлийн маргаан гарахтаа урьдчилж шийддэг Японы жишгээр шийдчихье. Үндсэн маргаан гэж одоо хэлэхээр бас болохгүй байдаг. Ээж аавын тэр гэр бүлийн одоо харилцаагаа дуусгар болгох тэр харилцааг шийдэхээс өмнө хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдээд орлого олох боломжгүй ч юм уу орлого нь одоо үнэхээр байхгүй гэх юм бол аав даалгаж болно. Төрөөс одоо халамж үйлчлэгээний төвөөс тавьж байгаа ажилд орж заавал татвар төлөгч болж орлоготой болох. Ийм үр дагавруудаар бид явж шат дамжлагаа явахгүй бол нэг сан байгуулах юм гинэ. 24-25 оны судалгааг аваад үзэх юм бол нийт тэтгэлэг тогтоолгосон хүний 91% нь тэтгэлгээ төлөөгүй байгаа. Тэгэхээр тэтгэлэг төлөхгүй байгаа хүмүүсийн хариуцлагын асуудлыг бид нар ярихгүй бол өнөөдөр хүүхдийн асуудал тэр чигээрээ өөрөөр хэлбэл гэр бүл цуцсан тэтгэлэг тогтоолгосон нийт хүүхдүүдийн 91% тэтгэлгээ авч чадахгүй байгаад байгаа. Тийм учраас нэгэн тогтоогдсон шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хэмнээр хатуу хариуцлагын тогтолцоог оруулахгүй бол өнөөдөр хүүхдийн асуудал тэр чигтээ үлдээд байгаа. Хүүхдийн тэтгэлэг тогтоосон 3 шийдвэр тутмын 2 нь хэрэгжихгүй байна гэдэг нэг юм статистиктэй байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн хувьд бол. Тэгэхээр бид бол гарцсан байхгүй энэ хуулийг ярихдаа бид нар тэтгэлгийн асуудлыг ярих хэрэгтэй болчиход байгаа. Яаж үр дүнтэй байх? Шүүхээс бол тэр зөрчил хүүхдийн эрхийг хангах асрамжинд нь зориулж тэр тэтгэлгийг тогтоож байгаа шүү дээ. Тэтгэлэг төлөгчд тэтгэлгээ төлөхгүй байх юм бол одоо мэдээллийг л байлгах, гадаадд зорчих эрхийг хязгаарлах хөшүүргүүдийг бас төлөвлөх хөшүүргүүд уян хатан талаасаа ажил зуучлах хөдөлмөрийн чадвартай хам бол тэгээд мөн дээрэс нь бүр хөрөнгөгүй орлогогүй тохиолдолд бол тэтгэлгийн юм сангаас төрөөс одоо доод хэмжээгээр нь төлөөд тэгээд хамгийн гол нь хүүхэд тэтгэлгээ тасралтгүй авах хэрэгтэй гэдэг зарчмыг бол хэрэгжүүлээд буцаад нөгөө ажилтаа болгох зуучлах энэ төрийн үүргүүд явагдаад ажилтаа болоод ирэнгүүт орлогоос нь бол буцааж төлөвлөлдөг энэ механизмыг бас одоо хуулийн төсөл тусгаад явж исэн энэ маань бас одохгүй өргөн баригдаад явна.